би мөнгийг буруу зарцуулдаг байсан. Дураараа үрж хүссэн болгондоо өгдөг байлаа. Моргон байж имэйл хүртэл худалдаж авч би мөнгөөр үнэхээр тоглодог байсан. Хэнисийг барахгүй мөртлөө шөнийн дотор 3 шилийг хөнтөрчдөг байлаа. Бүр цалингийн зээл авч гадаад руу зугаалдаг байлаа. Шалаар нэг тарсан мөнгөө шүүрдэж би мөнгөний цэнийг унгаадаг байлаа. Сүүлд нь би шалтаа буусан. Би үнэхээр толгоогоо шааж эхэлсэн. Бензин дотроо уйлж үнэхээр өрүүлээ хүртэл нүдэж үзлээ. Би хинч биш болсон юм. Эцэст намайг мөнгө орхин отсон юм. Сүхбаатартай Чингистэй мөнгө над руу харан уйлж байлаа. Тарааж хайсан мөнгөө цуглуулж мөнгөний цэнийг би судалж эхэлсэн юм. Би мөнгийг цуглуулах хэрэгтэй байна гэж би ойлгосон. Эцэст нь би мандал хуримтлалын хүчийг ойлгосон юм. Баян хүн гэж хэнийг хэлэх вэ? Мөнгөтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Гэртээ мөнгөө тарааж шидчихээд тоолоод сууж байгаа хүнийг хэлдэг юм болов? Хүн мөнгөтэй болё гэвэл хуримтлуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулах хэрэгтэй. 100 сая төгрөгийг олох бол амархан баггүй. Байнгын 100 сая төгрөгтэй байна гэдэг бол хэцүү. Хуримтлалын хүч. Хөрөнгөний менежментийн алтан зарчим бол тогтмол дүнгээр тасралтгүй тууштай хуримтлуулах. Та хүүхдийнхээ ирээдүйд зориулаад өдөрт 10,000 төгрөг хуримтлуулахад 25 жилийн дараа 817 сая болж хувирна. Мандал аппликейшнийг татаад өөрийнхөө данстай холбоод өдөрт хэдэн төгрөг татаж болохыг, хэдэн төгрөг хуримтлуулж болохыг тэрийгэ тохируулаад ингээл ашиглаж болж байна. Мандал хуримтлалын хүч.